За сайн байна уу? 12 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За өглөөсөө өглөөнийхөө цайг бэлтэж байна. Тэгээ энэ цамц гэх юм уу, палаж гэх юм уу? Энийг нөө сая жоохон нэлээд тураад тэгээд өмсөх хувцсууд маань нэлээд томдоод тэгээд авсан эмэрс мэштэй. Тэгсэн чинь одоо ингээд тийм сул болчихъя. Ингээд энэ хүзүүний хаяас эдрийг бас хараагүй хүүхэд гаргаа 100 кг болсон юм чи аргагүй шүү дээ. Тэгээд 80 кг-тай 2 жил 3 жил явчихаар чинь хүний ингээд нөгөө юу яд юм блэ? Өсгий өвдөг энэ доод үеүүдэд те хүний энэ тулгуур эрэхтэн гэх юм уу? Тэгээ нурууны доод үе өвдөг тэгээ өсгий эдэр дээр маш их ачаалал ирдэг өндөр жинтэй байх үед тэгээд ингээд шатаар явхад бүр ингээд өсгөрөө ингээд яг хадаас зоож байгаа юм шиг тэгж өвддөг байсан. 100 кг-тай байхад. Тэгээд дараа нь нэг 80 кг-тай болоход бол тэгж амар өсгөрөө өвдөх нь арай багассан ч гэсэндээ ингээд байнга ингээд энэ те нурууны доод үе нөгөө бүхсний хүл дагсан нэг мэдрэл лээдэг штэ те тэр нь ингээд дарагдаад тэгээд тэр ингээд байнга гасч яг өвддөг байсан. Тэгээ одоо ингээд эхний 5 кг хасахад л тэр бүх зэ уурууд байхгүй болсон. Нуруу өвдөг тэгээ тэр нь тэгээ ер нь тэгээд одоо болвол илүү тийм хөнгөн гэх юм уу? Их тийм өвдөд байгаа зүйл бол байхгүй болсон. Тэгээ эрүүл байна гэдэг чинь өөрөө хамгийн үнцэнтэй шүү дээ тий. Би бол өөрөө одоо гадаадд олон улсаар яваад тэгээд нөгөө хамгийн баянтай ч уулзаж үзээд хамгийн ядуутай ч нөхөрлөж үзээд гэдэг шиг маш олон юм амьдралтай бол туулсан. Тэгээд одоо бол надад ерөөсөө тийм гэлцэл юм өнгө брэнд юу гэх юм бэ тийм миний сонирхол ерөөсөө татгаа болцсон. Ерөөсөө хүн бол хүн л гэдэг юм байлээ л дээ. Гаднаа хүн бол тэ хүнийг гаднах байдлаар нь дүгнэнэ гэдэг бол ерөөсөд маш учир дутагдaltaй. Тэгээ чойном гоо юм бол хэлсэн нэг гоё шүлэг байдаг штэ тэ. Хуучин тэр найз минь их тийм сайхан шин малгай өмсчихжээ. Тэгээд гэтээ намайг танихгүй ингээд өвд уурахгүй зөрөөд явчихлаа. Малгайгаас сольсноос биш дотор хүн солигдоогүй дээ. Уулна гэсэн тийм утгатай шүлэг байдаг те. Тэгээд тэр үг бол яг маш үнэн үг. Хүн ингээд мөнгөтэй болж болно, нэр алдартай болж болно. Тэ чигтэйхэн хөлнийхөө үзүүрээ толгоон орой хүртлээ ингээд гангалцсан брэнд өмссөн ч байж болно. Чигтэйхэн заа машин тэр үг нь бол одоо хаус маусанд амьдраад ч юм уу. Гэхдээ тэр хүний дотоод сэтгэл те дотоод нөгөө хүний мөн чанар тэр нь ингээд хэвэндээ л байвал нэмэргүй. Яг ялангуяа Герман дүүр амьдардаг тэгээ Германы одоо энэ томчуудын дунд бас нэг тийм яриа байна л та. Тэр Германы өөрсдийнх нь тэр нэг чанар гэж нэг юм байдаг штэ тий. Тэгээ тэр чанар хаанаас гарч ирдэг вэ гэсэн чинь тэр дотроос гарч ирдэг гэж байгаа байхгүй. Хүн харж гин үү, хараагүй байна уу тий. Хүн чамаа магтж гин үү, муулж гин үү, яаж гин үү гэдгээс үл шалтгаалan яг л тэр өөрийнхөө тэр нэг дотроо өөртөө үнэнч байх. За тэнчэнэс чинь л чанар эхэлдэг гинтэй. За тэгээд буддийн философи би бас өөрөө судалдаг. Тэгээд тэрнтэй ч гэсэндээ бас яг тэр буддийн философи дээр бол бүр илүү дэлгэрэнгүй сайхан тайлбарласан байдаг. Тэр анхаарал төвлөрөхтэй өөртөө орших бусдыг хайрлах, хөндлөх гэдэг олон сайхан сэдвүүд судлах зүйлүүд бол байна. Тэгээд тийм учраас би бол одоо ингэж
миний энэ палаж болол юу яасан би хаанаас авсан бэ гэхээр юу байгаа thrift store second hand те. Тэгээд энэ тийм одоо энэ fast fashion гэдэг юм гоё юм амар үнэтэй би бүр Chanel-ийн дэлгүүр ороод David Beckham гэдэг нөгөө хөл бөмбөгчийн залуугийн эхнэр Beckham биш тэрний эхнэр хэм блэ Beckham за нэрийг марчлаа. За тэр эмэгтэйгийн бас брэнд байна. За тэгэл амар том брэндүүдээр ингээ ороод тэр хувцсныхаа ингээ материалын ингээ би дандаа шалгадаг. Ингээ шалгаад үзэхэд натурал байгалийн гаралтай тийм материалаар хийгээгүй мөртлөө 1000 евро доотлон 500 евро тэгээд ийм синтетик химийн аргаар гаргаж авсан пластик гэсэн үг. Тийм палажинд нөгөө брэндтэй ямар хатуу юм бэ. За тийм синтетик палажинд хүмүүс тийм нөгөө брэндээс нь болоод амар өндөр үнэтэй авж гин 1000 евроор авж гин. Тэгээд яг завгар тэр ингээд зохих харагдах байдлын хувьд бол аюу гоё юм л да тэр чинь. Гэхдээ тэр чинь хүний бие найрстай ингээд амьсгалахгүй. Тэгээд одоо тэр агаар нэвтрэхгүй, арсны хөлс те нөгөө тунгалгийн болчиххай боцын солилцоог чинь явуулахгүй тийм материалууд байгаа. Тэгээд тэрийг тийм өндөр үнэтэй авч яах юм? Мөнгө нь байсан ч гэсэн авахгүй би бол жишээ. Тэгээ одоо энд тэгтэл энэ миний одоо энэ өмссөн байгаа энэ чинь болохоор ингээд цэвэр органик cotton гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр амар тийм нөгөө limited edition амар гоё брендийн. Тэгээд ингээд бараг шинээрээ шахуу хүн нэг өмсөж байгаа. Тэгээд ингээд юу яцсан? Багтцсан ч яж болно шүү дээ, тий. Тэгээд ингээд нөгөө second hand дэлгүүрт өгсөн. Тэрийг нь би ингээд очиод ингээ өөрийнхөө хайрцмаарыг ингээ хайж явж байгаад ингээ бариад үтсэн чинь амар гоё юм цэвэр даав зөөлхөн. Тэг ингээ хүн өмсөцсөн хувцс чинь амар гоё ингээ зөөлхөн. Ингээ би эвтэйхэн гэх юм уу? Тэгэд энэ цэвэр даав гэдэг чинь өөрөө нэг агаар амьсгалдаг учраас тэрэн дээр тийм бактери вирус нян үрждэггүй. Тэг ерөнхийдөө ингээд аваад сайхан ингээ угаагаад хатаагаад өмсчихэд тэрэн дээр одоо юу гэдэг ямар нэгэн тийм бактерийн вирус тийм муухай юм бол байхгүй. Тэгээд тэр одоо ингээд юу гэх юм бэ те дахин хэрэглэгдэх юм зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэхэд энэ ингээ амар бие дэвтэх би бүр ингээд өдөр алгаа өмсдөг. Тэгээд тэр амар өндөр үнэтэй юм гялалцсан тэр палажнууд чинь юм нөгөө пластикаар хийцэн хүний арсанд харшил нян бактери вирусууд үржихээр хөлс бодисын солилцоо агаар нэвтрүүлэхгүй ийм муу хувцснууд мөртлөө нөгөө брендийн логоноос болоод маш өндөр үнэтэй байна. Тэгээ одоо энэ яг юу юм бэ? Тэгээ яг үнэхээр ингээд удам угсаагаараа ийм тэ лакшери тийм баян хүмүүс болвол илүү ийм органик cotton тэгээд цэвэр нөгөө хоньны ноос цэвэр кашмир өмсөж байна. Тэгээд тэр юм элдв брендийн логотой тийм ингээд юм гэрэмэрэн гэлэлцсэн тийм янз бүрийн юм ерөөсөө өмсөхгүй байна. Би ч гэсэн одоо угаасаа надад таалагдахгүй байна. Материалын чанар нь хүрхгүй байна. Одоо нөгөө юу гэх юм бэ хэрэглээнд те яг эрүүл мэндэд бол тийм сайн биш зүгээр ингээ харагдах байдал төдий. Тэгэхээр ийм харагдах байдал төдий зүйлд хит их мөнгө хөрөнгөтэй тэр брендийн нэрнийхэн төлөө тэгж их мөнгө төлөх хэрэггүй. Ачиг сайхан ингээд second hand дэлгүүрээс ингээд гоё цэвэр даав хувц аваад өмсчих хэрэгтэй. За өнөөдрийн бичлэгээр ингээд өндөрлөе. Маргааш уулзъя баяртай.